Apple өнөөх хүртэл гаргасан MacBook-ны хамгийн хэм загвар MacBook Neo-г танилцуулаад байгаа. Үнэ нь $599 эхэлж байгаа. Гэхдээ асуулт нь энэ үнэхээр боломжийн сонголт уу? Эсвэл зүгээр л хэтэрхий ихийг зөөлж үнэ хассан MacBook үү? Өнөөдрийн видеогоор MacBook Neo-гийн дизайн, дэлгэц, перформанс, батарей, keyboard, оролт мөн хамгийн чухал нь хэн тохирох вэ гэдгийг дэлгэрэнгүй сонирхцгаая. MacBook Neo нь 2026 оны 3 сард M5 чиптэй MacBook Air, M5, M5 Pro, M5 Max чиптэй MacBook Pro загваруудын хамт танилцуулагдсан MacBook анх худалдан авч хэрэглэх сонирхолтой оюутан залуус хөнгөн хэрэглэн зориулсан хямд загвар юм а. Өмнөх болон бусад бүх MacBook нь бүгд Apple Silicon M цувралын чиптэй байсан бол Neo нь түрүү жилийн iPhone Pro загварын утсан дах A18 Pro чипээр томилогдсон юм а. Мэдээж бусад MacBook-нээс хямд байхын тулд их зүйлийг хасах зорилго хэрэг гарсан. Silver буюу мөнгөлөг, Flash буюу ягавтар, Indigo буюу хар хөх, эсвэл Citrus буюу шар өнгөнөөс сонгох боломжтой. Үндсэн үзүүлэлтээс дурдвал 13 инч Liquid Retina 2408-ыг харьцах нь 1506 нэгтэршилтэй 500 нийт хүртэл тодрох боломжтой IPS дэлгэцтэй. A18 Pro chip 8GB Unified санахаа буюу нэмэх солих боломжгүй RAM-тай 256 GB SSD багтаамжтай загвар нь Magic Keyboard-тай бол 512 GB багтаамжтай загвар нь Touch ID буюу хурууныхээ уншдаг Magic Keyboard-тай. 2 USB-C оролттой ба хоёулангаар нь цэнэглэж болгоч нэг нь USB 2 дэмждэг бол нөгөөх нь DisplayPort дэмждэг USB 3.1 хоёр дахь үе юм а. 3.5 мм чихвчний нэг оролтоор хүссэн чихвчээ холбох боломжтой. Wi-Fi 6E ба Bluetooth 6 холболттой. Компьютерийн гар нь backlit буюу гэрэлтэхгүй. Харагдах байдал танд чухал бол хийсэн материал нь хямд компьютер гэж бодогдохооргүй бусад зөөврийн компьютер шиг хуванцар биш хөнгөн цагаанаар хийгдсэн тул үнэтэй мэдрэмж өгнө. Дэлгэц нь төрүү тоон эсвэл P3 wide color дэмжлэг зэрэг байхгүй учраас таны хийх ажил олон өнгө, сайн чанарын дэлгэц шаарддаг бол авах хэрэггүй гэж зөвлөё. Хэрв та миний бичлэгийг энэ хүртэл үзсэн бол богино хэмжээний сурталчилгаа танилцуулчихъя. Хэрв та MacBook авах сонирхолтой бол манай онлайн дэлгүүрийг орж сонирхоорой. Баярлалаа. Та бүхний харж байгаачлан Apple хаанаас үзүүлэлтийг нь хасаж байж үнэ буулгасан нь тодорхой болсон байх. Процессор нь утасны төвшнийх, дэлгэц нь өнгөний ялгал бусад Mac-аас муу, цөөхөн оролттой, trackpad буюу маус нь Force Touch биш mechanical, одоо үеийн компьютертэй харьцуулахад багтаамж нь бага, санах хойно сайжруулах боломжгүй 8GB альж модель нь, keyboard нь гэрэлтэхгүй гэх зэрэг байгаа юм а. A18 Pro chip-ийн бодит амьдрал дээр MacBook Neo байхад тэмч муу бишийг янз бүрийн ревю хийдэг сайт болон YouTube сувгууд батлаад байгаа. Аппликейшнуд нэгдэх нь хурдан, хөнгөн зураг эдит хийх, 1080 пиксел буюу HD видео эдит хийхэд асуудал байхгүй. YouTube үзэх, веб хуудасаар зочлох, Word, Zoom зэрэг гацхгүй ажиллах боломжтой. Тэр тусмаа дуртай tech review хийдэг YouTube сувг болох MKB HD сувгийн Marcus Brownlee MacBook Neo хүн санал болгоход хамгийн сайн загварын компьютер одоогоор гэж хэлээд байгаа юм а. Гэхдээ олон тайп, олон апп зэрэг оруулах, илүү өндөр нэгтгэгчтэй видео эдит хийх зэрэгт утга нь гарцаагүй. Цэнгийн хувьд Apple өөрсдөө бүтэн цэнгэлсэн тохиолдолд 16 цаг тасралтгүй ажиллах боломжтой гэсэн боловч Real Review, TechRadar зэрэг сайтуудад 13.5 цаг дунджаар гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Тэгэхээр Neo нь хэнд илүү тохирох вэ гэвэл оюутан залуус, офис ажилчид, веб, Zoom, YouTube, email хэрэглэгчид анх удаа MacBook авах гэж байгаа iPhone хэрэглэдэг хүмүүст илүү давуу талтай. Хэрв та бичлэг эдит хийдэг, дизайнер, app хөгжүүлэгч, олон дэлгэц дагалдах хэрэгсэл ашигладаг хүн олон app зэрэг оруулах шаардлагатай бол хэрэггүй гэж зөвлөё. Хэрвээ энэхүү бичлэг маань танд таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн видеогоор уулзцаая.